За Ойдын Сүхбаатар гэдэг профессор байгаа. Ер нь түүхэн газар зүйч, газар зүйгээр одоо мэргэжсэн сая гаруй километр өөрөө явж үзсэн судалгаа хийсэн хүмүүс байгаа. Тэгэхээр ер нь бол энэ газрын зураг дээр газар усны нэр нэгдүгээрт монголоор байх хэвээр. За монголоор гэдэг нь бол одоо бол кирилл бичиг бид нар хэрэгжилж байна. 2025 оны 1 сарын 1-ээс Монгол хэлний хуулиар монгол бичиг маань төрийн одоо цөм хэрэглээ болж байгаа. Тэм учраас бол яг энэ зүйл дээрээ болвол тогтоол дээрээ бас кириллээс гадна монгол бичгээрээ яг ингэж бичнэ гэдгийг нь журамлах зайлшгүй шаардлагатай байгаа. За хоёрдугаарт олон улсын яг шинжлэх ухааны талаас нь бол латин хэлээр нь оруулаад дээрэс нь нэмэлт санал нь болохоор англи хэл дээр заавал оруулах хэрэгтэй. Яг тэгэхээр жуулчдад бас энэ бол латин хэл дээр хэм харагддаг шүү дээ. Тэр энийгээ бол нөгөө Google. За асуултаа гүйцгээд асуучих. Эрдэнэ бол гişүн. Тэгэхээр яг нөгөө Google Map, Google Earth дээр орохоор яг англи хэл дээр энэ чинь ингээ галгчлаа гараад ирдэг. Гэхдээ яг бид нар бол одоогийн байдлаар бол Google руу галгилж өгөхгүй байгаа. Google бол өөрсдөө ингээ галгилчиж байгаа. AI буюу хиймэл уян ашиглаад ах шиг байгаа юм. Тэгэхээр энэ дээр бол бид нар ч гэсэн яг энэ хэлний зөвлөлийн тогтоолын төсөл санаачлагчд маань бас яг тэр ингэж англи хэлээр оруулна гэдгийг тавьж өгөх зүгээр. Одоо манайх ч бас нэг үе яваад бол олон зуун мянган жуулчд авдаг болцсон байгаа. Тэгээд энэ нь болохоор энэ латин ч бол тогтоол дээр л байгаад байгаа болохоос биш Google Map руу орохгүй шүү дээ. Тэр Google Map руу ордог тэр англи хэлнийх нь этимолог талаас нь, лингвистик талаас нь тодорхойлтуудыг гаргаж өгмөөр ийм гүйцэтгэлийн боломж байгаа юу гэж тодруулчих. За оюун гişүн хариулъя. Ажлын хэсгээс нэмж хариулж болно шүү. Инх манлаа дарга мөн эсвэл ажлын хэсгээс нэмээд хариулаарай. Гэхдээ би нэг зүйлийг хэлэх гээд тэр нь болохоор одоо газар зүй геодо зурагцсан газрынхан болохоор ер нь бүх аймагуудынхаа энэ газар зүй нэрийг нь шинээр тогтоогоод эсвэл шаардлагатайг нь нэмж оруулаад ингээ улсын хурлын тогтоолууд ирэх намрын чуулганаас ингээ орж ирээд ах юм лээ. Тэгээ энэ одоо жишээ нь 2027 оны намрын чуулганд Баян-Улгийн аймгийн тэр чигтээ бүхэлдээ бүх сумдаараа орж ирнэ гэх мэтчлээ. Тэгэхээр яг энэ үед нь тогтоолынхоо айлныг заалтад нь хөрвүүлээд явуулах боломжтой баг. Тэгээ байнгын орон дээрээ бас Монголын туваачуудын нийгэмлэгийнхэн бас ирээд зарим үеийн орчуулга нь өөр байна гэсэн асуудлуудыг бол тавьсан. Тэгэхээр байгаль орчин хүнсэтэй аж ахуйн байнгын орон дээр ер нь энэ нэрийн орчуулгууд газар зүй нэртэй холбоотой нэг мэдээлэл сонсъё гэж байгаа. Тэгээ тэр үед нас Эрдэнэ бол гişүнд мэдээллийг нөргүүлье. За манай ажлын хэсгээс нэмээд хариулъя. За инх боллоо дарга. Араас нь бас хариулчаараа нэмээд. За дөрөвдүгээр микрофон. За Эрдэнэ бол гişүний асуултанд хариулъя. За газар зүй нэрийн тодорхойлтын ажил өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийтдээ 19 аймгийн 159 сум дээр мөн нийслэлийн 9 дүүрэг дээр хэвдэж дуусаад байгаа. За өнөөдөр бол зөвхөн одоо 1-2 аймгийн газар зүй нэрийн одоо асуудал орж ирж байгаа. Гэхдээ бид нар одоо энэ 2003 онд батлагдсан газар зүй нэрийг одоо шинээр одоо тодруулахдаа мэдээллийн сан үүсгэж байгаа. Тэгээ мэдээллийн сангаараа дамжуулаад бид хүмүүс газар зүй нэрийн мэдээллийн системийг нэгдсэн системийг одоо байгуулж байна. За энэ системээр дамжуулаад сая одоо дурдж байгаа газар зүй нэрийг галгалж хэрэглээнд гарах энэ одоо шууд одоо системийн хөгжүүлэлтийг хийсэн. Өөрөөр латин нэрлүү, за монгол бичиг рүү, за сая англи хөрвүүлгэрүү зэрэг одоо шууд энэ системээс хүмүүс одоо хэрэглэхдээ шууд одоо тухайн газар зүй нэрийг одоо хөрвүүлгээр нь зөв галгаар нь одоо шууд хэрэглэх болцоотойгоор ингэж системийн хөгжүүлэлт хийж байгаа. За энэ талаараа бас энэ өнөөдөр энэ хэлцэгдсэн. За гүйцэг хариулчихъя. Инх боллоо дарга. 4. Улсын хурлын одоо энэ тогтоолын төсөл дээр бас ийм өөрчлөлтийг оруулж өгсөн. За энэ зарим бас ажлын хэсгийн гишүүдээс яг энэ төрлийн одоо хүслийг гаргасан. За мөн одоо Google програм дээр гээд олон улс хэрэглэж байгаа програмууд дээр бас энэ өгөгдлүүдийг бид нар хүргэхдээ за тус системээс шууд дамжуулж газар зүйн зөв одоо нэрлэлүүдийг гаргахаар ийм системийн тохируулгуудыг хийж өгч байгаа. За нэмээд хариулчих. Өөрийгөө танилцуулаад хариулчаарай. За цэрэн дөрж ажлын хэсгийн гишүүн Эрдэнэ болд гишүүний галгийн тухайн асуултад нэмэлт хариулт өгье. За манайхны дунд бас нэг ийм нэг жоохон буруу ойлголт байгаа юм аа. Англи галаг гэж нэг юм яриад байгаа. Англи галаг гэдэг юм хаач байхгүй. Шулуух байлээ. Ажлын хэсэг дээр
Байнгын хорон дээр бас тиймэрхүү юм гарсан. Ерөөсөө монгол хэлийг латин үсгээр хэрхэн галглах вэ гэдэг ганцхан асуудал байгаа. Оноосон нэрийг, хүний нэрийг англи болгож болохгүй шүү дээ. Газар усны нэрийг ч болохгүй. Тийм учраас латин үсгийн галиг бол Монгол улсад мөрдөгдөж байгаа ганцхан стандарт MNS 52/17/2012 гэсэн энэ стандартын дагуу энэ газар усны нэрийг бид нэр латин үсгээр галгилж байгаа. Тэгээд яагаад зарим нь AR, зарим нь Y үсгээр вэ гэхээр монгол хэлний I гэж хоёр И үсэг байгаа шүү дээ. Тэрний эр үгийн И-г нь Y үсгээр, M үгийн И-г нь хоёр А үсгээр галгиж байгаа гэх мэт ийм жишээтэй байгаа. Тэгэхээр Монгол улсад мөрдөгж байгаа ганцхан энэ стандартын дагуу бид нэр галгилж яваа. Энэгээр ч юу галглах ёстой. Харин манайхан паспортон дээр гадаад паспортон дээр шал өөр маягаар галагдаад хүмүүс тэрийг нь зөв гэд ингэж ойлгоод байдаг. Ийм нэг тийм эндүрл байгаа юм байлээ. Тэгэхээр энд бол хууль зөрчсөн ч юм уу ямар нэгэн алдаа гаргасан зүйл байхгүй гэдгийг хэлье. Баярлалаа.